За хөтөлбөртэй хамт олгогч та бүхэндээ баярлалаа. Бид хөтөлбөрөө зочны цагаар үргэлжлүүлж байгаа. Энэ удаад манай студид Хоггүй Монгол төрийн бус байгууллагын санаачлагч сэтгүүлч Бүжил хам ирсэн байгаа. Ингээ урилгыг хүлээвч хүрэлцээснээр их баярлалаа. За баярлалаа. Ер нь сэтгүүлч хүн зүгээр бид хийх ёстой ажил. Гэхдээ яг үнэхээр одоо ажил болгоод гэдэг ч юм уу тийм ээ. Ажиллаж эхлэх санаачлага яагаад төрөв? Мэдээж хамгийн ихний одоо ажиллах болсон шалтгаан гэвэл эргэн тойрондоо байгаа энэ их хогийг хараад энэ их хогноос ч болоод орчин, байгаль орчин, хөрс, ус энэ бүхэн хордож байгааг хараад дээрэс нь ийм хортой нөхцөл бид нар амьдраад байгаа учраас энэ маань эргээд бидний хүний эрүүл мэндэд үр хүүхдэд маань бүр цаашлаад ирээдүйн монголчуудад маань одоо сөргөөр нөлөөлөд байгаа учраас энийг одоо заавал олон нийтэд би нэгэн сэтгүүлч учраас энийг хүргэх ёстой гэж бодсон. За хоёрдугаарт бол миний хувьд бол яг хэл мэдээллийн салбарт орж гараал ингээл 10 гаруй жил ажилласан тий. Гэхдээ тогтвортой ажилласан нь бол тийм удаан байдгүй. Гэхдээ энэ хугацаанд би юу анзаарсан бэ гэвэл энэ миний л бодол шүү. Одоо хэл мэдээллийн байгууллагт өнгөрсөн 10 жилийн хугацаанд ажиллахад нийгэмд бол сайн сайхан зүйл олон байдаг. Уг нь бол манай нийгэмд. Гэхдээ энэ хэл мэдээллийн байгууллагууд чинь одоо шууд хэлэх юм бол нэг л эздэх штэ. Тийм учраас тэр эзэн юу хүсэж байна яг тэрийг л дуугардаг. Жишээлбэл хоёр улсын хурлын гишүүн байлаа гэхэд нэг нь маных, нэг нь арчилсан намынх байлаа гэхэд энэ хоёр нам ээржлэл ус засагт гараад идэг. За гарах болгондоо одоо өнгөрсөн хугацаанд арчилсан намд төрөө барьж исэн бол арчилсан намынхаа хийж бүтээснийг буруутгадаг, ман нөгөө талдаагаар яг л адилхан ийм байгаад байдаг. Иннээсээ болоод бид нар өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд дандаа л бараа мэдээллийг одоо олон нийтэд цацж ингэснээсээ болоод манай нийгэм одоо харанхуй бүдээлэг одоо болж бүтэхгүй байгаагийн нэг шалтгаан бол хэвлэл мэдээллийн байгууллагууд тасралтгүй бүр ингээд сайн сайхан мэдээлэлээс илүүтэй муу мэдээлэл цацаад байгаа болов гэж би хардаг. Тийм учраас миний хувьд одоо дахиж хизээч одоо тийм болж байгаа мэдээлэл бидний дунд зөндөө байхад яагаад барааныг нь хүргэх ёстой юм. Тийм учраас би сайн сайхан зүйлийг олон нийтэд хүргэмээр нэгдүгээр сайн зүйл рүү тэмүүлэхэд нь уриалмаар байна гэж бодож хийсэн ажил, эхлүүлсэн ажил. За үнэхээр хог хаягл гэдэг бол дээд зэгтээ хүрсэн. Бид нар 2005-2006 онд гялруудны хэрэглээрээс хасъя, цаасууд хэрэгэлдэг болъё тийм ээ. Томоохон супермаркетууд маань одоо гялрууд худалдаалахаа болъё, цаасууд хэрэгэлдэг болооч гэсэн ярьсан, зөндөө ярьсан. За нэг хэсэгтээ яасан, за цаасууд өгсөн. Цаасууд маань урагдаад дэлгүүрээс гарахтаа ингээл бид нар янз бүрийн хэрэглээд орж үтсэн л дээ. Тэгээ та бүхэн ер нь ямар санаачлал гаргаж байна? Үгүй хардаа ийм байлаа. Ер нь бол дэлхийн нийт бид нар чинь нэг л цэнхэр гараг дээр амьдарч байгаа шүү дээ. Дэлхийн нийт биднээс илүү туршаад байна. Биднээс илүү одоо судалгаа хийж байна. Тэдний гаргалгаа юу байна вэ гэвэл ерөөсөө л нийлэг утнаас татгалзъя л гэж байгаа. Яагаад гэвэл зөвхөн манай улс биш, олон улсын хэмжээнд бид нар нийлэг ут хуунцрыг бүрэн хэмжээнд устгаж буюу дахин боловсруулж чадахгүй байгаа байхгүй. Жишээлбэл би хамгийн сүүлд авсан мэдээллийг хэлээ л да. Энэ бол саяхан одоо тавьсан мэдээлэл Европын албанаас гаргасан мэдээлэл байгаа. Нийт жилдээ 8 сая тонн нийлэг хог хаягдал хаягддаг юм байна. Эннээс 14 орчим дахин боловсруулдаг, 80 орчим хувь нь бол далаад шууд хаягддаг. За 2030 он гэхэд бол хог хаягдал, нийлэг утны хог хаягдал одоогийн байгаагаас 2 дахин нэмэгдэнэ. 2050 онд бол бүр 4 дахин нэмэгдэнэ. Тэгэхээр далай тэнгис одоо байгаа загснасаа их хэмжээтэй нийлэгүүд хуунцраар дүүрхнэ. Тийм учраас ерөөсөө бид нар дахин боловсруулж чадахгүй, бүрэн хэмжээнд дахин боловсруулж чадахгүй байгаа учраас татгалзъя гэдэг уриалга тавьж байгаа. Тэгэхээр бид нар ч гэсэн нэг л цэнхэл гарагт амьдарч байна. Тийм учраас нэгэнт одоо бүх гялгар уудыг одооноос боль гэл те эсвэл цаас гэдэг чинь бас л байгальтай ээлтэй 100% ээлтэй биш технологи шүү дээ. Тэгэхээр 100% цаас шууд одоо нэвтрүүлнэ гэдэг ч юм уу ийм санаачлагыг бол бид нар дэвшүүлж чадахгүй байна. Харин хүн болгон ухамсартай байх хэрэгтэй, хүн болгон бас мэдээлэлтэй байх хэрэгтэй байна те. Тийм учраас юун түрүүнд ядаж ийм давуу удаа байгаасай гэдэг үднэс ихний санаачлагыг гаргасан. За энэ бол Гялгар утгүй Монгол гэдэг энэ логотой уут. За энийг бол манай төрийн бас байгууллагаас ямар нэгэн эдийн засгийн одоо ашиг харж ерөөсөө хийгээгүй. Ядаж цагаан сараараа хүмүүстэй нөлөөлөх юмсан хин нэгэн энэ уутыг бариад явж хахад хажууд хүн харна. За 2 хүн харна, 3 хүн харна. 3 хүнд нөлөөлж байна. Энэ хүн нэг хүн одоо 2 3 удаа ийм уут харуул манайхны бас Гялгар утнаас татгалзаад байгаа юм байна. Би ийм ууттай болох юмсан
гэж бодно. Нөлөөлнө гэж бодож байгаа. За тэгээ энийг хийснээс хойш хүмүүс надад ч гэсэн уутыг чи авъя гэж маш олон хандсан. Твиттерээр авсан, цахим ертөнцид аявуух авсан. Тийм болохоор би энийг бол хүмүүс одоо нэг үе бодвол нийлэг уудны хор нөлөөг маш сайн мэддэг болсон учраас татгалзъя гэдэг энэ уриалгыг маань одоо маш сайн ураад дэмжиж байгаа. За хамгийн гол асуудал энэ гэдэг юм. Гялгар уутыг бид нар юунд хамгийн хэрэглээд байдаг бол ногоо болон жимсээ авахтаа л гялгар уутыг хэрэглэдэг. Тэр гялгар уутыг бол олон улсын судалгаанд ерөөсө 12 минут л хүн тэр гялгар уутыг хэрэглэдэг гэж байгаа. Ногоо, жимс авдаг гялгар уут. За тэр уутыг манайхан хогооч хийдэггүй. Зүгээр ногоо жимсээ аваад хогийн савндаа гэртээ авчил хайчдаг. Гэтэл тэр чинь дунджаар 500-аас дээш жил хүрсэнд байдаг. За энэ хугацаанд бол полиэтилен гэдэг полимер бүтээгдэхүүнээр хийдэг шүү дээ. Энэ гялгар уут чинь тийм болохоор хүрсэнд шингэдэггүй. За 500-аас жил хүрсэнд байхдаа маш жижиг хэсгүүдэд хуваагдаад тухайн орчиндөө шүлтлэг орчин үүсгдэг. Эргэн тойрон 70 м радиусаа хортуулдаг гэж. Доошоо хүрсний усанд шингэнэ. За шатаасан тохиолдолд болвол одоо автомашины дугуй шатаахаар хар туглаг ялгардаг, хүн металл ялгардаг те. Яг тэрнтэй адилхан гялгар уутыг шатаахад хар туглаг ялгардаг. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр ядаж ийм ууттай болчихж. Энэ бол би хүн болгон өөрөөсөө л эхлэх ёстой гэж би бол боддог. За төрцгийн байгууллагын төрцгийн зүгээс ч юм уу хууль болон бусад зүйл дээр анхаарах ёстой, хийх ёстой. Гэхдээ альва зүйлийг өөрчлөе гэвэл өөрөөсөө эхлэх ёстой. Ямар нэгэн өөрчлөл хийхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Тийм учраас ядаж хүмүүс ийм тортой болчооч гэдэг уриалга гаргаж байгаа. Энийг бол эмэгтэйчүүд манай гэрээ эзэгтэй нар маш сайн хийж чадна. Манай гэрээ эзэгтэй нар уг нь бол маш хүчтэй хүмүүс ахгүй юу? Маш их нийгэмдээ, эргэн тойрондоо нөлөөлж чадна. Хүүхдээ маш сайн хүмүүжүүлж чадна. Яагаад гэвэл эмэгтэйчүүд маань өдөр тутамдаа өөр хүүхэдтэйгээ харилцаж идэг. Тийм учраас ядаж ийм ууттай болчоосаа гэдэг уриалгыг гаргаж байгаа. Тийм. Ширээн дээрийг хог байгаа юм л да. Тий, ширээн дээр хог байгаа. Одоо бид нар хоггүй Улаанбаатар гэдэг аян эхлүүлээл хогны уутыг бид нар хичнээн тэр бөмбөд хөргөөр аваад л эхлүүлсэн. Тэр магадгүй тэр үед та юу гэж дуурчсан бол. За тэр үед бол яг үүндээ би одоо сэтгүүлчээр л ажиллаж байсан. Тэгэхээр яг юу гэж миний үзэл бодол ямар байсан бэ гэдгийг би бол санахгүй байна. Гэхдээ одоо болвол би юу гэж бодож байгаа гэвэл бид англин ялгах цаг болчихжээ гэж л хэлмээр байна. Англин ялгах цаг болсон. Нэгдүгээр зарагчийн ажлын албанаас санаачлаад Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран экопарк төслийг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд энэ төсөл цаасан дээр явсан байна. Харин одоо бол цагаан даваа нарангийн ингэрт нийт 90 гаруй гэлүүтэй ямар ч байсан маш том талбайд олгоцсон газрын зөвшөөрлийг олгоцсон. Энэ хавраас эхлээд 20 дахин боловсруулах үйлдвэр бүхий экопаркын барилгын ажил эхэлнэ. За наадмын үеэр эхний хог боловсруулах үйлдвэр маань ашиглалтанд орно гэж байгаа. Энийг бол одоо тухайн албаны хүмүүс нь илүү дэлгэрэнгүй тайлбарлах байх. Тийм учраас нэгэнд манай улсд төр засгийн хэмжээнд бол хог хаягдлын тухай хууль сая батлагдсан тий. За хуультай олчлоо. Одоо журам нь хэлэлцэгдээд явж байна. Экопарк төсөл хэрэгжээд одоо барилгын ажил эхлэж байна. Тэгэхээр олон нийт бид нар хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Ямар нэгэн хууль гарлаа гэхэд хоп гэл маргааш нь хуулийг хэрэгжүүлэл явдаг тохиолдол байдаггүй юм лээ. Тийм учраас яаж байгаа вэ гэвэл бид нар нэгэ санаасаа гаргаж байгаа. Одооноос эхлээд хүмүүсээ энэ гялгар уутаа ядаж энэ дандаа би ойлгомжтой болох үднээс л гялгар уут хийгээд ирсэн. Энэ хардаа ядаж ийм гялгартай ийм жижиглээд доторх хог байдаг шүү дээ. Доторх хогийг хаяад маш жижиглээд ингээд нуглаад нэг гялгар уут нээчих. За энэ бол гурилан бүтээгдэхүүний гялгар ууттай те. Энийг бас томоор нь хаях шаардлагагүй. Жижиглээд ингээд хайчих. Ингээд энэ чихрийн уут бас ингээд жижиглээд гялгар уутан хогч нь бүгдээрээ нэг л хогны уутанд байг. Ингэсэн тохиолдолд энэ чинь ингээд дан гялгар уут болно шүү дээ тий. Тэгэхээр бусад хогнуудтайгаа холилддог байхгүй юу? Бусад хогнуудтайгаа холилдохгүй болохоор хогийн цэг дээр чинь хог туудаг хүмүүс байдаг да та мэднэ тий. Тэр хогийн цэг туудаг хүмүүс чинь энэ гялгар уутыг одоо дан гялгар уут байх юм бол онгойлгож аваад энэ дан гялгар уут байгаа юм байна гэд хогийн цэгийг яг хажууд дахин 2 дахь түүхийд авах цэг гэж байгаа. Тэр 2 дахь түүхийд авах цэгт өгнө. Ингээд өгнө. Яг гэвэл энэ бохирдоогүй бусад хогтой нийлж заваараагүй учраас дахин боловсруулах үйл ажиллагаанд оролцох тэр магадлал нь нэг шат ахна гэсэн үг. Нэгдүгээр, хоёрдугаар би ингээд хогоо ялгаад ахаар
миний хүүхэд харна. Тэ? Миний хүүхэд гэдэг чинь манай улсын ирээдүйн шүү дээ. Би манай хүүхэд урд нь хогоо ялгадаггүйс яг гэвэл би ялгадаггүйс юм чи. Одоо болвол ялгадаг болсон. Тэгээд надаа хэлээд байгаа. Ээж алинд нь аль хогийг хийх вүлээ гэж ихний үед асуудаг байсан бол одоо өөрөө мэдээ шууд хийчдэг болсон. Тэгэхээр би болдохдоо бид нар өнөөдөр болж бүтэхгүй байх юм уу те? Төр зэсэг бүхнийг хийх ёстой гэл хамаг буруу шалтгааныг бусдаас хайгаад ах юм бол өөрчлөлт гарахгүй. Ирээдүйд ямар байлгах ёстой вэ? Юу хүсэж байгаа вэ гэвэл та бүгд маань бид нар ерөөсөө л өөрсдөөсөө л хэрэг хэрэгтэй. Өөрсдөөсөө эхэлье. Түрүүн ч үзэгчдмээр бас ярьлаа тийм ээ. Бид хогоо ангилж ялгая. Гэхдээ хог ачаалт маань өндөр ямар хэмжээнд байгаа вэ? Хогийн цэг дээр авчаад юу болдог вэ? Дахин боловсруулах өдөр хүчин чадлаар ажиллаж чадж байна уу юу? За захирагчийн ажлын албанаас түрүүн би төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн шүү дээ. Эхлүүлж байгаа гэсэн. Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн 2017 оны 11 сард байна уу да ямар ч байсан хаан уул дүүргийн 1-2 хороонд ангилж ялгах ийм одоо шийдвэр туршилт хийсэн байлээ. Би тэрэн дээр нь очиж байсан. За тэгээд яг гялгар утаа эндний хийгээрээ, хунзраа эндний хийгээрээ, тэ шилээ эндний хийгээрээ 4 төрлийн хогийн сав тавьсан. За тэгсэн тэрэн дээр нь хүмүүс ангилж ялгааг байна. За тэгэхээр оршин суугчаас асуулаа. Та яагаад ялгаагүй юм бэ гэсэн чинь нэгдүгээрт эний чинь хог ухдаг хүмүүс холиол хайчдээ штэ гэж байгаа. Хоёрдугаарт нэгэнд нийлүүлээд ачаад явчихж байхад бид нар ялгаж яах юм гэж байгаа. Гуравдугаарт хог боловсруулах үйлдвэр байхгүй штэ гэж байгаа. Үгүй иргэн бид нар тэрэнд санаа зовоод яах юм бэ? Бид нар өөрөө өөрсдөөсөө л эхлэе. Нэгэнд захирагчийн ажлын алба тэ Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтраад төслөө хэрэгжүүлэх гээд тэд нар туршиж байна. Бид нар дэмжээлтэй олон нийт тийм биз дээ. Тийм болохоор тэр хог ухдаг хүмүүс штэ хунзар авах гэж л ухдаг байсан. Бүгд найрамд хятад ард улс хунзар авдаг байсан манай улсаас. Харин өнгөрсөн 2017 оны 7 сараас эхлээд хятад улс маань бид нар бусдын хогийг авахгүй шүү гэдэг шийдвэр гаргасан. Одоо агаарын дулаарлалтай холбоотой гэж тайлбарласан. За 2018 оны 1 сараас эхлээд бүр авах байсан 24 төрлийн хог хаягдлыг авдаг байсан бол болсон. Тэгэхээр нэгдүгээрт хунзар авах гэж ухдаг байсан хүмүүс ухаа болж байгаа. Манайх яг үнэндээ. За хоёрдугаарт тээврийн компаниуд штэ одоо нэгэнт ажил эхэлж байгаа юм чи бид нар дэм болох ёстой л гэж би бодоод байгаа. Тээврийн компаниуд яг ахуйн хүрээнд энэ хэрэгжиж эхлээгүй байгаа ч гэсэн Шангрила, Ариг банк гэх мэт томоохон компаниуд энэ тал дээр өөрсдөө санаачлагтай ажиллаад хог хаягдлын менежментийг шинээр нэвтрүүлж байгаа. Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтраад тэд нар хогоо ангилж ялгаж байгаа. Тэгэхээр тээврийн ажлыг нь одоо нэг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбоо маань тодорхой хэмжээнд зохицуулаад тусад нь ялгаад авч явж гэнэ гэсэн үг. Тэгэхээр ялгаж авч явсан хогийг тэр чинь ялгаад хайчгаар бохир заван байдаггүй юм. Тийм болохоор цаана манай дахин боловсруулах үйлдвэр байхгүй гэж зарим хүмүүс боддог байдаг штэ та бас мэдж байгаа те 20 гаруй үйлдвэр байна. Цаас, за машины тос, аккумулятор, гялгар ууд, хунзар дахин боловсруулж штэ. Одоо тэр төслийн хүрээнд 20 үйлдвэр ашиглалтанд орох гэж байна. Тэгэхээр бид нар тэр хүртэл нь хүлээх ерөөсөө шаардлага байхгүй. Өөрсдөө бүхнийг ямар ч байсан санаачлаад эхлүүлээ. Ирээдүйн хүүхдүүдэд хамгийн гол нь бид нэр эрүүл орчинд амьдруулах хэрэгтэй байна. Ирээдүйдээ эрүүл орчин хөрс ус агаар үлдэх хэрэгтэй байна. Тэгхийн тулд битгээ болохгүй байх, бүтэхгүй байх ч юм уу бидний хогийг нийлүүлцдэг гэдэг юм битээ санаа зовоорой. Улс чинь хийх гээд байна. Тэд нартай дэм болъё. Тийм. Ийм өндөр хүүхнээс эхлэх нь бол зүйтэй л те. Гэхдээ юу гэж сая хэллээ шүү дээ төслийн хүрээнд хийж байна. Төслийн хүрээнд хэрэгжүүлэхэд юу ямар одоо хэрэгжилттэй явж байгаа шүү дээ. Иргэдмэн тэрийг яаж хүлээж авч байна. Бид хогоо яллаа. Дахиад нөгөө гялгар утанд л хогоо ялгах шүү дээ. Тэрийг яах юм бэ? Яа тийм бол тэр төсөл дээр яаж юм? Тэр бол ийм нэгэн тардаа гялгаруудыг одоо гялгар утыг ялгаад хаяхад та илүү их гялгаруут орох байх гэж бодож байна уу? Тэр хогоо бид нар юунд хийх вэ гэж асуугаад. Гялгаруут нь тань. Гэхдээ нийлүүлээд хайсан хогийг ялгах нэг талаар ялгаж чадахгүй хөрсөнд хаях. Эсвэл ялгаад тусд нь гялгаруутанд хийгээд тэрийгэ дахин боловсруулах. Гэт харахаар арай өөр ялгаатай үр дүн харагдаж байгаа. Төсөл хэрэгжүүлсэн хоёр хорон дээр ер нь ажиглагдаж байна уу? Тэгээд эерэг зүйл. Яг хүмүүс маш их хүлээн одоо сайн санаачлаг гэж хүлээж авж байгаа. Гэхдээ миний бодлоор хөшүүрэг хэрэгтэй юм болов уу гэж бодсон нэгдүгээр. Хоёрдугаарт
олон нийтийн нөгөө хандлага юм да. Бид нар чинь уг нь бол аав ээжийн хувьд үед бол хогоо ингэж их хайдаггүй, замбраагүй хайдаггүйсэн ядаж шил энтрийг буцааж авдаг гэсэн, тушаадаг гэсэн тий. Тэгээ сүүлийн одоо хэдхэн жилийн дотор л ийм болсон. Миний бодлоор 20 гаруй жилийн дотор л ийм болсон баг. Тэгээ энэ хугацаанд болцсон муу зуршлыг одоо арилгахад бас нэлээ удаан хугацаанд шаарддаг бах. Гэхдээ л одоо хичээх хэрэгтэй байна. Олон нийт маш их дэмжиж байгаа. Одоо ялангуяа залуучууд маань нэг гадны соёлд их суралцаад иржээ. Тэгээд тэд нар маань маш их мэдээлэлтэй болчиж би бас ингээд цахимаар яг ийм хэв маягтай амьдралтай хүмүүстэй олон холбоо тогтоосон. Тэгээд тэд нартайгаа нийлүүлээд одоо энэ дулаан орохоор бас ивент зохион байгуулт юм болов билүү гэсэн тийм санаа байгаа. Ягаад гэвэл бүгдээрээ нөгөө хогоо ангилж ялгадаг хүмүүс юм чинь бид нар хогоо ингэж ялгадаг гэд бусдаа харуулах, уриалах зорилгоор тийм залуус олон байна. Тийм. Хүнсний зах, худалдааны төвүүд дэд ер нь хандаж үзсэн үү? Та бүхэн бас яг энэ дээр ингээ анхаараач. Магадгүй 150 төгрөгөөр гялгар ут байсан, 150 төгрөгөөр тор байл. За торыг авъя. Тийм. Ер нь хандаж үзсэн үү? Судалгаа хийж үзсэн. Тэгвэл бидний хувьд ямар талын судалгаа хийсэн бэ гэвэл яг нууны гялгарууд ч маш хямдхан учраас шууд халах амж боломжгүй байгаа. Тийм учраас ядаж ардаа нэгэнт худалдааны байгууллагууд чинь нийгмийн хариуцлага гэж байдаг шүү дээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой хэмжээний хөрөнгө санхүү гаргаад зарцуулаад байдаг. Тэгэхээр бид нар одоо ямар судалгаа хийгээд байна гэвэл ядаж тэр нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулдаг мөнгөө тэ яг энэ уут буюу даавуу цаасан уут борлуулахад тэр мөнгөө зарцуулаач. Тийм боломж байна уу гэсэн судалгаа хийж байгаа. Тэгээд нөгөө цаасан уудаа бас дахин боловсруулах боломж нь байна уу гэхлээр байна. Сайн цаас гэд манай компани те яг энэ талаас нь судалгаа хийж байгаа болохоос яг одоо худалдааны төвүүд дээр очиод та бүхэн халах боломж байна уу халаач гэсэн шаардлагыг бол үнэхээр тавьж болохгүй байна. За Хоггүй Монгол төрийн бас байгууллагын санаачлагч гэж би танилцууллаа л да. Тэгэхээр энэ Хоггүй Монгол төрийн бас байгууллагын нэгтгэгчийн хүмүүс нэгдсэн бол ямар хүмүүс ажилт юм бол? Хоггүй Монгол төрийн бас байгууллага би бол яг үндэ өөрөө яг энэ чиглэлээр амьдралынхаа хөвшлийг одоо хүн өөрөөсөө л эхлэх хэрэгтэй гэж би бодоод амьдралынхаа хөвшлийг өөрчлөх гээд одоо жил гаруй хугацаа болж байна. За яг төрөмс байгууллага байгууллаад бол 2017 оны 10 сарын 1-ээс л байгуулсан. Ягаад гэвэл бусад нөгөө төрөмс байгууллагууд болон төрийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллах ёстой. Би мэдээлэл авах хэрэгтэй. Тэд нартайгаа хамтарч би хүчтэй болно. За тэгээд тэхийн тулд зайлшгүй нөгөө тамга тэмдэг байх шаардлагатай учраас Хоггүй Монгол төрөмс байгууллага гэж байгуулсан. За миний гол зорилго бол ерөөсөө л олон нийтийн нөгөө PR чиглэлийн энэ чиглэлээр ажиллаж байгаа компаниуд төрөмс байгууллагуудынхаа одоо PR чиглэлд нь л төлхөө ажиллая гэсэн ийм зорилготой байгаа. За манай төрийн бус байгууллага бол яг тийм гишүүнчлэл аваад ч юм уу те гишүүнчлэл аваад ч юм уу тэгээд ажиллахгүй байна тий. Зүгээр нөгөө нэг хамтарч ажиллая гэсэн сайн дурынхан бол олон байна. Олон байна тий. Одоо дүнгэж албан ёсоор үйл ажиллагаа явуулаад хэдхэн сар 4-5 сар болж штэ тий. Тэр хооронд 20 гаруй хүн хамтарч ажиллая гэсэн санаачлагаа хэлсэн. Ямар нэгэн асуудал гарах юм бол одоо сайн дураараа ороход бэлэн гэдгээ хэлж чинь. Хөдөө орон нутгаас санаачлага ирж чинь. Хөдөө орон нутгийнхан болохоор яг ийм логотой нөгөө нэг даавуу уутыг бид нар нэгэнд нэг зорилгын төлөө явж байгаа юм чинь бид нар бас энэ нэг даавууд гарах гал ингээд байж яах юм энэ логог гоё өөрийн одоо нутагта өөрийнхөө тэр хийх гэж байгаа торон дээр хэвлүүлжүүл яасан юм гэсэн санаа хэлж илээ. За Дорнод аймагаас надтай холбогдсон өмнө говийнхан бас яг энэ чиглэлээр хогоо ялгаад байгаа хэдэн залуучууд байгаа юм билээ. Тэднээс холбогдсон. За Эрдэнэтээс бас нэг хэдэн залуучууд ярьж байгаа. Тэгэхээр энэ бол яг одоо хүмүүсийн нэг өөрчлөгдөх цаг хугацаа нэг аливаа юмны тохироо бүрдэнэ гэдэг шүү дээ. Тэрэн шиг ямар ч байсан манай залуучууд бол одоо сэтгэлгээ бас өөр болсон юм болов гэж бодож байгаа. Сайн сайхан зүйл боддог, мөрөөдөг, хүсдэг болчиж. Тэгэхээр болно л гэж бодод байгаа. Одоо ингээл цас хайлал эхлэхээр Улаанбаатар хот маань хогондоо дарагддаг шүү дээ тийм ээ. Одоо Улаанчлуудын хогч гэдэг юм бус хогийн цэгүүдээр очимол одоо нийл хог л харагдаж эхэлнэ. Магадгүй энэ бүхэн дээр аян зохион байгуулад ингээд хийгсэн төлөөлөлт байна уу? Үгүй. Хог яг тэгэж одоо хогоо цэвэрлэе гэсэн аян зохион байгуулах төлөвлөгөө яг одоогоор бол ерөөсөө алга. Түрүүн бас танд хэлсэн хамгийн гол нь нэг уриалах хүмүүсийн бодол хандлагыг өөрчлөх
гэдэг чинь л хамгийн чухал юм байна гэж би хараад байгаа. Өнөөдөр гараад хог цэвэрлэхийг бол би чадна. Нэг даав барьж аваад хог цэвэрлээд чадна. Тэрийгээ тэгээд зургийг тавиад би хог цэвэрлээ гэд фэйсбүүкээр тарааж чадна. Гэхдээ тэглээгээд үр дүн өнгөрсөн жилүүдэд аягүй олон байгууллага тэгсэн штэ. Тэгээ үр дүнгийг харахаар тодорхой хэмжээ гарсан л да, мэдээж хогийн цэвэрлж байгаа хэмжээ гарсан. Гэхдээ томоор нь харахад бас тийм хангалттай биш юм болов. Тийм учраас хамгийн гол нь хүмүүсийн хандлага, тархинд байгаа бодол тэрийг л өөрчлөх хэрэгтэй юм байна гэж бодоод тэгэл энэ чиглэл дээр ажиллаад байгаа. Ер нь би бас нэг саяхан нэг мэдээлэл уншиж ирсэн. Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Henry Kissinger гээд байсан юм байна. Надаас нэлээд дээр. Тэр хүн болохоор нэг ярилцлагандаа ингэсэн байсан. Ер нь хэвлэл мэдээллийн байгуулагч тэр ер нь бол хөгжиж дэвшиж гэж бодож байгаа хүн болгон одоо байгаа байдал буюу нийгмийн энэ үзэгдлийг хүмүүс тэртээ тэргөө харж идэг гэнэ л дээ. Тэртээ тэргөө өөрсдийнхөө дүнэлтийг өгсөн байдаг. Тэгэхээр ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллага бол одоо байгаа байдлыг яриад байхаасаа илүүтэй ямар байх ёстойг ярих ёстой гинэ. Бид нар ийм сайхан зүйлд хүрэх гэж байна. Одоо жишээлбэл ийм болох ёстой гэж ярих ёстой гэнэ. Тэгэхээр ч хүмүүс нэг ийм сайхан юмруу бид нар тэмүүлэх ёстой байна. Нэрээ эдгээр чи ийм юм хийгээд байгаа юм байна гэж ингэж ирээдүйдээ итгэлтэй болдог гэнэ. Тэгэхээр би бас энийг би магадгүй их гэгээлэх ч юм уу те одоо тийм хүн байж магадгүй. Гэхдээ бид нар дандаа бараан зүйлийг яриад бараан зүйлийг түгээд ах юм бол заримдаа бүр зарим хүмүүсийг харахаар бүр ингээд нэг хэрүүл уруул болохоор доор нь ингээд очил бөөн комент чил хоорондоо хэрэлдэж уралцаад тэгэнгүүтэл нэг хөлс нь гожол баг тайвшраад унтдаг юм уу та гэмээр тийм болтлоо бид нар муу мэдээлэл давтцсан байгаа байхгүй юу. Тэгэхээр би одоо бодохдоо манай хэвлэлийнхэн одоо ямар байх ёстой вэ? Бид нар юуны төлөө явах ёстой вэ гэдэг талаар нь илүү гоё мэдээлэх юм бол хүмүүс маань ирээдүйдээ итгэлтэй болох юм байна гэсэн ийм бодолтой болсон. Сэтгэлгээний өөрчлөлт заашгүй шаардлагатай бидэнд. Одоо чинь яг өөрөө чинь хэлж байгаагаар Facebook, сошиалоор одоо муу мэдээлэл явах юм бол тэнд хандлт маш өндөр байна. Тийм. Заримдаа ч бас тийм ээ чухам яагаад ийм болчих уу гэдэг эмзэлэл төрдөг. Яг өөрөө чинь одоо гэр утаас татгалзээ, хоггүй Монгол болъё гэд ингээд бичгээр ер нь хэр хандж байгаа шиг хүмүүс. Би ерөөсөө тэгж хандна гэж хүлээж байгаагүй шүү дээ. Яг үүндээ би бол өөрийнхөө л нөгөө хэм маягийг өөрчлөе гэж бодож тэгээд өөрөөрөө дамжуулаад хүмүүсээ бас урайлж болох болов гэж анх туршиж хийж үзсэн. Тэгсэн чинь маш олон хүн намайг дэмжсэн шүү дээ. Тийм болохоор би болох юм байна гэж бодсон байхгүй юу. Тэгээд нэг талаар бас яагаад энэ ажлыг сэтгүүлчин хийх хэрэгтэй вэ гэж би бодсон бэ гэвэл нэгдүгээр сэтгүүлчид маань ингээд яг их сурвалжтай нь уулзаал яг мэдээллийг их газараас нь өөрөө олж авдаг те. Олж авангуудаа тэр мэдээлэлээ боловсруулад тий олон нийтэд хүргэдэг те. Тэгэхээр би өнгөрсөн хугацаанд одоо хангалттай мэдээ туршлага хуримтлуулаагүй байж магадгүй мэдээж. Гэхдээ тодорхой хугацаанд богино хугацаанд одоо хэвлэлийн салбарт телевизэд ажилласан учраас их сурвалжаас нь мэдээллийг аваад тэр мэдээллээ олон нийтэд хүргэх тэр туршлага нь надад жоохон ч гэсэн байгаа болов уу гэж харсан байхгүй юу. Яагаад тэгэхээр би энэ нүг гялгаруутнаас татгалзъя гэж аамч мэдээж хор нөлөөнөөс нь эхлээл маш олон төрлийн мэдээллүүдийг, видеонуудыг хийхэд тулд мэргэжлийн хүмүүстэй очиж уулзсан шүү дээ. Мэргэжлийн хүмүүстэй очиж уулзаад тэднийхээ яриаг одоо фэйсбүүк дээр те тавихлаар хүмүүс хандлт нь бага байдаг. Үздэггүй. Гэхдээ хичнээн сайн мэдээлэл, хичнээн зөв мэдээлэл байхад яагаад хүмүүс үзэхгүй байгаа юм бол гэд тэгэж бодоод тэгээд би өөрөө гараад би өөрөө хэд хэдэн видео хийсэн. За өөрөө гараад тэгэхээр хүмүүс сонирхож байна. Тэгэхээр би энийг юу гэж харсан бэ гэвэл сэтгүүлч биднэрт альва мэдээллийг аваад боловсруулад тэгээд бусад энгийн хүмүүстэй ард иргэдтэй энгийнээр ойлгуулад уриалах тэр одоо чадвар боломж байгаа юм. Боломж байд юм байна. Тэгэхээр энийг ашиглая гээл тэгж хийсэн ажил. За баярлалаа. Тэр хоггүй Монгол төрийн бас байгууллагыг санаачлагч сэтгүүлч Бүжин лам энэ цаг студид ажиллаа. Үнэхээр монголчууд бидний хувьд сэтгэлгээг өөрчлөх заашгүй шаардлага байгаа. За муу мухай мэдээлэл дунд автахгүй. Эсвэл бид үнэхээр ирээдүйн сайн сайхныг харж урагш тэмүүлэх үү гэдэг бол бидний өөрсдөөс эхлэх ажил. Үнэхээр та бас гялгаруутаас сатгалзаж байгаль орчин үр хүүхдээ за зөв сайхан дэлхийг ертөнцийг хүлээлгэж өгье гэж байгаа бол за Бүжин лам энэ санаачлагыг бас дэмжих заашгүй шаардлагатай. За залуу сэтгүүлчийн хувьд юу тач хийгээд ихэлсэн байна. За түүнд мэдээж олон түмний дэмжих заашгүй шаардлагатай байгаа. Бүжил хамтаа баярлаа. За баярлаа. За тэгэхээр үзэгч таач өөрөөсөө эхлээд үзээрэй. Үнэхээр одоо
хайх гэж байгаа бол уутаа ялгаад үзээрэй. Хэрэглээгээ болж өгвөл нэгээр ч гэсэн багасгаад үзээрэй гэж зөвлөх байна. Хамт байсан та бүхэндээ баярлалаа.